Өнөөдөр аймгийн аварга малчин Утган баяр малчнуудаа ирж байна. Тэгээд өнөөдөр энэ малчтын нэвтрүүлэг хийж явж байгаа. Тэгээд аймгийн аваргасан аварга малчтайхаа гэрээр нь очиж үйлжийн дээр нь өсөл байдлыг хийж явж байгаа. Зорилготой явж байгаа. Тэгээд энэний хүрээнд бас энэ ургастай баг дотор бас нэлээд тийм малыг бас хаваарлаг байдлыг сайжруулах зорилготойгоо их сайн ажилладаг юм залуу малчин байгаамаа. Тэгээд сүүлийн үед бас уран бүтээл төөрөгдөг. Тэгээд шүлэг дүүрчтэй сайн тэгээд бас бусдыгаа манлайлж идэвхтэй баг уран нутгийнхаа ажилд санаачлагтай тэгээд сайн үйлсийн төлөө олон удаагийн ажилд хамтран ажиллаж байсан юм. Аймгийн сайн малчин Утган баяр амьдарч байгаамаа. Та тэгээд би Монголын харьяат зөндөн Утган баяр гэж юм байна. Манай аав Шаргаадд Бумблян зөндөө гэж насаараа мал малсан аав ээж хоёр маань. Ханил хасаа мал малж бид одоо аав ээжээс наймуулаа. Тэгээд манай том их чайдан жардал нас өгчөөж ойлсон бахмаас. За хоёр дахь ихч маань дарханд урзгааны үйдлэг гэдэг хүн ихнэр одоо дулмаа ихч маань одоо сайхан өндөр настай хүн байна. Дархан амьдарч байна. За гурав дахь маань бас мал маллаад одоо нэлээд мөртөдөө хугацаагаар өргөөхтэй нэсгэж гэмжүүлээд сараагаад бас болсон. Одоо 2 жил болж байна. За сумын сайн малчин байсан юм дээр манка. За тэгээд гурав дахь маань аян байна. Тэгээд дөрөвт нь одоо Улаангонд ихнэр нөхөр бүгдтэйгээ хамт сайхан ажиллаа амьдраад явж байна гэж аргалгаад. Бизнес эрхлээд явж байна. За тэгээд дараагийн ихс маань тариалдан сумын одоо иргэний нэвшэн ихнэр доонд гэж байна. За тэгээд дулаатх хүйний би алаа маллаа доороо нэг дэртэй маань амиг насан гэдэг. Бас л мал. Буурлуудын энэ сайхан буйныг хөртөөд бидний энэ ашиг шимийг хөртснээр сайхан амьдарч байна. Өнөөдөр одоо бөнгөтэй зүстэй өдөөд амьдарч байгаа тул их баяртай байна. энэ бүр энэ дээр одоо хичнээн амьдарч байна. Энэ бээр чи манай буурлуугийн сайхан голомтыг бадрааж явсан юхтэй сайн бээр бургастай харын төвшигээд их сайхан малын ээлэгтэй нутаг. 90 жилийн жил цас их үндв цас өнөөч ханзарчдаг тий. Өвсөн тажиг хавтаа чиг амт чанар сайтай. Ахын удаа маллаад урт удаа хугацаагаар амьдарч байхдаа энэ залуу малчд бас баярлж явдаг хэлж ярих юу гिचл байдаг зааж захирч бас улчин цагийн залуучууд бас малын чанаржуулж сайхан таваарлаг болгож гэж кэдлэмлж яцгаад юм уу. Одоохон нэг жоохон санаа сэтгэл жоохон хэвдэж явах юм энэ уул уурхаа алт энд л их сэтгэлийн зэгдээд байд юм аа. Газар нутаг хэмжиж өгч байдаг. Энийг зогсоож энэ нутгаар сайхан хайрлмаар юм гэж бод. Яа энэ зэлгээд яах вэ? Манай хошоо холбоо энд энэ арын гозгор харын бээр дээр аймгийн хошоо аварга басгийн дангад гэдэг юм байгаад урагшаа эртний төршилж явцгаас. Одоо түүний үйлжэн дээр нь манай худ болох юм байна. Сүрэн жаах ачнар болох гэж байна. Шаргаа хурандаа гэсэн залууч. Хажуудалд нь энэ төвд төр Эрдэнэ Алтай хаан байна. Алтайх бас л одоо малынхаа төлөө хэдэн мөрчүүдэн малаар л амьдруулж жаргаахын төлөө мал гээл яваад байдаг сайхан малчин байдаг. Сая ирээд энд бичлэгт хамрагддаг жоохон сууж агаад яарнаад яваад гэсэн одоо утгагүй байх. Тэ. Аяндаа нэг хорхтур баатрах энэ төр гэдэг айл. Бүгд л үйлцэн болгоно айлттай.
энэ алтаадаа их баярлж шүтэж дээлж тийм аа. Одоо малын үйлдвэрийн сайжруулах Үйлдвэр усаа сайжруулахын төлөө би одоо тоо биш чанарт нь анхаарч ажиллаж байгаа. Чанаржуулж байж л бид малаас ахистай ашиг шингэрт нь бас тэгээд бид бас ачаал байх та болж ирж байгаа. Жилээс жилд борлуулалт сайн хийхгүй бол өөрөөч ядарна бэлчээр уусан ч гэсэн талхалагдаа тий. Ачаал өсөж байна. Тийм учраас малын тоо биш. Тоо чанар сайн гэж үзэж байна. чанах зүйлүүд одоо хаанаас юу хуцухныг байнга жил болгон би сэлгэж тавьдаг. Тий. Наан цаанаас өлгийгээс ухна авч яв, зүүнгоос хуц авч яв. Тэгэж бас тэрний дагуу энэ малын өвчлөлийн таскын дараа баазарж явгаа над бас хэлжсэн даа баазарж явдаг. Танаагаас би эр хойнууд авлаа. Танаа 4 эр хойноо авч идэхэд 3 нэлээд нугламжтай байна. Таны би энэ дээр чинь бас нэмжгүй нэлээ танаагаас хуцтай бимар юм байна гэж ээжл над загч хэлж ирсэн. Тэрэнд их баярлалаа. Тэгээд зах дээр би хаврт ярмал авгаар зардаг. Бас их нэг л юм их бас баярлсан тэр их жигүүл. Чэнжлэр хоорондоо сахан энэ хайлцаад энэ хойны би авах ёстой. Модлын хаврт тэгсэн шүү дээ би энэ их баярлсан. Тиймэрхүү зиндант малж явдаг та би өөрт их баярлж хайны жил эрхлэгтүүдийн хамаатан содны айс нэгтэн их баярлж явд юм аа. Нутаг усныхантай сайхан амьд мал буйна хайрлтан ийм их сайхан савдгаан дээдлж залбирч явтан гэж тэгээд ахын нутгийн минь өршөөж хайрлал гэж нэг сайхан шүлэг бичсэн байдیں۔ Тэр шүлгийг одоо та нарынхан уншиж тавигдынхаа сонирхыг илаая. Эзэн нэмэжин жингсийн үеэс 90 зууны цалиг төвхтэй инхий Монгол орны минь хэвлийг эргүүлж сэргээгдэх өршөөл хайрлаа. Гоёмсог ногоон зүлгэн дэвжэн голдрлон алдаж хайрган дарагдсаар гол морин горхуулгын гомдод цохрож хэрэгж дотролоо. Өвдөд зийн шүтлэгдэх ширэл өн хосолсон үзэсгэлэн хангаа өштөн дайсны өрөмний үзүүртөө өөрийн эрхгүй нэрвдэж ядрэсээр уугуул нутгийн ус гаар нөгөөргөл уул толгодын ургамал гэрсэн ангах. Алтан урны алтан эрдэнэс нөгөөрвөл адгуус мал амтын хүмүүн өрөхвээ. Нуурын улын шуудан далвчаад эвэн өнгөрөхөд нөөдлчин малчин ардан улимсаа нуухын учиргүй нуугдмал үнэт эрдэнэсээ өвөрчгээгдсэн болохоор нь нугаж ялгын зэцгсэн гандаж гондох нь гарцаагүй. Буян сүргийн тууран дамгтай буурал дээдсийн тулгууны голомттой бомбын орон алтан өлгийг минь буцаан сэргээгдэх өршөөл хайрлаа. Нутгийн минь өршөөж хайрлаа. Энэ шүлгийг өстой энэ бургастан хайргыг харж байгаа сэтгэл эмтэр зүрх шантарч ээж бичсэн юм шүү аа. Улсын голчууд хэд оноос хойш яалаа. Энэ чинь 80 гэдэг 80-аад оноос хаах ирд. Орсууд эхлээл тэгэл наан цаанаас нин жанр сэнтчил би зарим нин жанртаа бас хөлөг хаилцчихсэн. Наашаа цаашаа засаг захиргаанд медаль өгчээсэн. Тэгэд ер нь нутаг усаан л хайрлж байгаасаа гэж би боддоо шүү дээ. За тэгэл яах вэ? Энэ сайхан болж өөрч энэ одоо өрн хавар их энэ сайхан машрамд нутгийн ахан дөөс уугуул суугуул гол ойрын хамаатан садан маань сар шиндэн сайхан шилдээрээ ирхэн 100 жилийнхэн ойд бүлбэгдээрээ ахан дөөсээрээ цогтоон ирж дэлгэр зундаан сайхан наадаж энэ 100 жилийнхэн ойд цогтоон тэмдэглэе. Та нартай хайртай шүү. Би манай аав ээж хөтэ бас малчин байсан. Бид бас ах дүү наймаалаа. Бүгдээрээ малчин. Тэгээд том ахыг зүйхний буян тогтох гэдэг. Манай бүтийн зүйхэн гэдэг юм байсан. Манай ээж
Өвсөн соёл гэдэг юм байсан. Уйлаан мал малдаг. Манай аав их малчин туур туудаг. Тэ нөгөө жин тээдэг. Тиймэрхүү юм байсан. Тэгээд бид нар тэр буурлаав ээжийнхэн буян дээр мал малж өссөн. Тэгээд од үйд хүртэл ингээд мал явж байна. Тэгээ манай